Метро лаунж 91.7 радио таамттай байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За сонсогч та бүхэнтэйгээ мөрөөдөл гэсэн сэдвээр ярилцж байгаа. Тэгэхээр мөрөөдөлд өгөхөд бол маш олон саад бэрхшээлүүд тулгардаг. Тэгэхээр энэ саад бэрхшээлүүдэд одоо тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж мөрөөдөлд өгөх вэ гэсэн сэдвээр бол ярилцж байгаа. Тэгэхээр өнөөдрийн сэдв бол мөрөөдөл ба цахилгаан бот гэсэн сэдвээр ярилцах болно. За тэгэхээр яг сахилгаан бот гэхээр сахилгаан бот гэж яг ер нь юу юм бэлээ? Сахилгаан бот хүмүүс ихэнхдээ хүмүүжил гэж боддог. Энэ бол хүмүүжилгүй сахилгаан боттой. Магадгүй сахилгаан бот бол бидний тэр яриад байгаа хүмүүжлээс илүү өргөн ойлголт. Нөгөө талаар бол бидний аврагч. За яагаад аврагч вэ гэж. Тэр магадгүй мөрөөдөлд хүрэхэд нэг маш олон зүйлийн талаар ярьж байгаа тийм нэг хандлага ямар байх вэ? Тэр хүний төлөвшил ямар байх вэ? Чадвар ямар байх вэ? Орчны нөлөөллийг бид нэр хэрхэн давах вэ гэдэг. Тэгтэл яг тэр сахилга бат гэдэг зүйл бол бидний эрсдлээс хамгаалдаг зүйл байна. Тэгээд байгууллага, хувь хүн ер нь өөрсдөө нэг SWOT шинжилгээ хийдэг. Давуу болон сул талаа гаргаж ирэх. За эрсдэл ба боломжийг харах гэдэг. Тэгээ энийг төлөвлөхөд ер нь бол хүмүүс мэддэг төлөвлөдөг байгаа. Тэгэхээр миний давуу тал юу вэ? Миний сул тал юу вэ? За боломж маань юу? Эрсдэл юу вэ? Тэгтээ энэ дундаа бид нэг эрсдлийг бол хэрхэн хамгаалах вэ? Эрсдлээс үргэлж хэрхэн хамгаалах вэ гэдэг зүйл. Тэгээд бидний амьдралд байдаг дийлэх одоо хүсдэггүй бидний зүйл бүгд сахилгаан боттой юм бол холбоотой. Магадгүй энэ сахилгаан ботыг бид барьж чадах юм бол маш олон зүйлээс эрсдлээс үргэлж хамгаалж чадна. Хүмүүс дийлэхдээ одоо өвдөж гин гэдэг. Тэгэд энэ юу гэхээр та өөрийн сахилгаан батгүй байдлаас болж л өвддөг дийлэхдээ. Эрүүл мэндээ өөрөө тийм. Шинэ жил болоод хүмүүс гойчоод яаж юм хэр малгай өмсөхээр ус муухай болчихно гэдэг. Эсвэл бол гоё харагдана гэдэг нэмгэн уталтай хардаг. Тэгээд хувцалтаасаа болоод магадгүй бол бид нэр эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. Бага насны хүмүүс бид нөгөө эцгийнхээ өвөнд орохгүй байна гэдэг бол сахилга батгүй байгаа шинж. Тэгээ ээж аваад эзэж бид нарт ер нь бол буруу зүйлийг заадаггүй. Сайн зүйлийг хэлдэг. Тэгэхээр бид эцгийнхээ өвөнд орохгүй байна гэдэг бол сахилга батгүй байна гэсэн. Магадгүй нөгөө талаар юу вэ нөхөр бид нэр хэрвээ эцгийнхээ өвөнд орох юм бол магадгүй тэр эрсдлүүдээс өөрөө маш том эрсдлүүдээс хамгаалж чаддаг. Тухайлбал одоо галд битээ ортоор гэж хүүхд хэлдэг шүү дээ. Энэ галд хүлэгдэн болохгүй гэхэд л галаар тоглож болохгүй гэхэд хүүхд бол сахилга батгүй байснараа тэр галаас болж өөрсдөө түлэх эрсдэлд орох эрүүл мэндээр огордог. Тэгэхээр яг энтэй адилхан бидний өдөр тутам бидний хитийн зорилго, бидний мөрөөдөл төр бол сахилга бат шиг чухал зүйл одоо байхгүй. Бид эрсдэлд орохгүй тулд таны мөрөөдөд байгаа тэр мөрөөдлийг эрсдэлд оруулахгүй байх зүйл бол энэ бол сахилга бат. Ингэж ойлгол илүү зүйтэй болох болов тий. За сахилгаан бот гэхээр одоо сахилгаан бот сайтай хүн, сахилгаан бот муутай хүн гэж л одоо муутай хүн гэж баг нэг ярьдаггүй маа. Сахилгаан бот сайтай хүн л гэж юу нэг ярьдаг тий. Ямар хүн бэ тий? Хийж болохгүй юмудаа л маш сайн төлөвлөж тэрийг дагдаг. Зааварчилгааны дав. Одоо ажил дээр байдаг хүмүүсийн хувьд бол өглөө болон магадгүй уурхай хүмүүс ажилчид бол нэг аюулгүй ажиллагаатай танилцах, аюулгүй ажиллагаа хангах хэрэгтэй. Магадгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань бол яг одоо яах вэ? Дүрмэл барих хэрэгтэй. Та дүрм зөрчөөд тэндээс ямар нэгэн эрсдэл ирэхэд таны буруу болж байна. Тэгэхээр сахилга бат бол магадгүй одоо хийх ёстой зүйлээ хийхийг сахилга бат гэж. Тэгэхээр магадгүй энийг бол ярихаар залуучуудын маань хувьд өсвөр насны хүүхдүүдийн маань хувьд бол юу гарч эхэлдэг вэхээр ямар эрхчлөө юм бэ гэдэг. Тэгээ эрхчлөө гэдэг үг юу юм бэ гэж Черчилль хэлсэн байгаа. Юусэн Черчилль. Тэгээ юу гэхээр чи эрхчлөө гэдгийг юу гэж ойлгох ёстой гэхээр эрхчлөө болвол өөрийн хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийхгүй байхыг эрхчлөө гэдэг. Хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг. Хүссэн болгоно хийнэ гэдэг чинь дур зоргоо гэсэн. Тэгэхээр бид нэр дур зориг тэр нөө эрхчлөө гэдэг зүйлээ зөв ялах ёстой. Сахилга баттай байх хэрэгтэй. Бизнесийн байгууллагуудын хувьд сахилга батыг алдах юм бол дампуурл ирнэ. Хувь хүний хувьд бол өсөж дэвших биш, уруудах тэр зүйлүүд гэл. Бид нар магадгүй өөрсдийн өдөр тутмын ажлуудыг амжуулж чадахгүй нэ гэдэг бол бас нэг талаараа сахилга баттай холбоотой байдаг юм.
Яаж гэнэ гэсэн дийлэгтээ ингээд хүмүүст ингээд тохиолдог зүйл. Тэрний үгсээр өглөөс ирээд бараан өнгийн 2 өмсөхөр өмсөд дараа нь айлд ороод тайлсан чинь хар бараан өнгөтэй ногоон өмс, хар бараан цэхэр өмс. Тэгээ энэ эвгүй байдалд орж байгаа юмнаас болж юм гэхээр та байх ёстой зүйлийг байх газар нь тавиагүй учраас та буруу өмс өмссөн. Бид нэр стресстэй байдаг тийм ээ. Стресстэй ерөөсөө юм болохгүй байна. Юунаас болоод байгаа стресстэй мэдэхгүй шүү дээ заримдаа тий. Тийм ингээд бухимдаад. Тэгэхээр магадгүй та хийхсгүй зүйлээ хийгээд байгаа. Тэгэхээр та бухимдаад. Тэгэхээр мөрөөдөлд хүрэхэд бид энэ зарчимч, энэ Сахилга бат гэдэг зүйл биднэрт маш их хэрэгтэй. Бид энэ Сахилга бат бүр улс орныг аварж байгаа тохиолдолд бид мэднэ. Тухайлбал Европын холбооны эдийн засгийн уналтын үед бол Герман бол тэр холбоог бол эдийн засгийн ерөн дээр хөшүүрэг болж босгож ирж чадсан гэдэг. Тэгээ яагаад вэ гэхээр бид нар бол маш сайн Сахилга баттай цагууг авчихсан. Өнөөдөр хүмүүс ингээд мөнгө шилжүүлдэг most money гацж ийн гинэ. Тэгээ юу хөр өнөдөр цалин болж байгаа. Тэгээ өнөдөр 5 дахь өдөр тэгээ хүмүүс яаж ийм гэхээр хизээч дуусахгүй шиг цалингаа үрж байгаа байхгүй. Тэгээ Сахилга батгүй байна. Тэгэхээр таныг дараагийн цалин хүртэл танд ямар үр дүн ирэх вэ гэхээр хямрал мөнгөгүй байдлаар. Тэр мөрөөдөл гэдэг бол хурж болохгүй биш хурж болдог зүйл гэдэг бид ярьж байгаа. Энэ бол болдог зүйл. Тэгвэл энд хүрэхийн тулд та өөрийгөө Сахилга баттай бэлдэх хэрэгтэй. Та өөрийгөө эрүүл мэндийн Сахилга баттайгаар хамгаалахгүй бол таны мөрөөдөл бэлхийн наан та магадгүй өвдөх, та богинослох энэ зүйлүүд байна. Та өөрт байгаа боломжийг төрөнгийг зөв зарцуулахгүй бол та мөрөөдөл байтугай өөрийн амьдралыг авч явж чадахгүй. Тэгэхээр энэ Сахилга бат биднийг дэг журамтай болгодог. Нөгөө талаараа бидний гэрчлэлээс хамгаалдаг маш том зүйл. Тэгээ энэ зүйлийг л магадгүй бид нар биелүүлэх хэрэгтэй. Тэгээ хин Сахилга баттай байвал хийх ёстой зүйлээ хийдэг. Хийхээ өсөхгүй зүйлээ хийхгүй байх л. Энэ зүйл маш том Сахилга батын эхлэл нь юм да гэж байна да. За нөгөө дэлхийн одоо алдартай хүмүүсийг хараад за би яг энэ дуучин шиг болон дооч гэдэг юм уу те. Тэгж мөрөөддөг. Тэгтэл тэр хүмүүсийн одоо хамгийн чухал зүйл нь өөдөө зэрэгтэй яаж ингэж дэлхийн алдартай хүмүүс болсон бэ гэхээр бас өөрсдийнх нь тэр Сахилга батаас нь хамаарч алдартай болж байна гэж сонсч ирсэн юм байна. Ер нь бол мэдээж хэрэг одоо бүх урлаг, спортын энэ салбарууд маш өндөр Сахилга бат өөр гэсэн дотоод дүрмтэй, журамтай, уламжлалтай байдаг. Тэгээ энийг даахсан хүн бол магадгүй амжилтанд хүрдэг. Нөгөө талаар бол яг одоо жишээлбэл урлагийн хүмүүс байл гэхэд тэр хөгжмийн дагуур тоглож сурахгүй бол тодорхой төвшөнд ороод зогсчдөг. Яаж тэр хөгжмөнтэй харьцах вэ? За дуулахад мэдээж хэрэг өөрийн төрлөх хоолоогоор дуулаад ямар үр дүнд төрөх вэ? Харин хичээл сургалт болон тэр хоолойны гамыг уншиж энэ зүйлсийг хийж хэрхэн одоо үр дүнд төрөх вэ? Тэгэхээр магадгүй бэлтгэл сургалт хийхэд хүртэл бид нэр Сахилга бат байх хэрэгтэй болж байгаа. Түүнээс дуртай үедээ хийгээд өөрийгөө хөгжүүлнэ гэвэл энэ бол эндүрэл болно. Энэ бол зүгээр л чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж байна гэж. Ийм л үр дүнд хүрнэ. Тэгэхээр магадгүй бид нар тэр зүтгэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд алхам алхмаар хүрэхийн тулд та өдөр тутмын Сахилга баттай харах хэрэгтэй. Ингээд Сахилга батыг бий болгочвол биднэрт хин нэгний зааварчилгаа гэхээс илүү бид өөрөөсөө зааварчлагч болоод явах боломжтой. Зааварчлагч нар дийлэгт яд хөр урам өгдөг, мөн болохгүй болж шүү, зөв зөвл рүүгээ тэмүүлэр гэдэг. Энэ зөвлөгөө өгдөг. Тэгвэл Сахилга бат бол танд өөрчн байдаг энэ зөвлөгч гэсэн. Хамгийн сайн. Тэгэхээр нөө залхууралч юм уу, одоо нэг зүйлээс болоод шантрах тиймэрхүү үед бол зөндөө гардаг шүү дээ, тий. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр л одоо залхуурлаа гэд залхуурж орхиж болохгүй, шантарлаа гэд орхиж болохгүй л энэ юу юм Сахилга бат гэж ойлгож болох уу? Үгүй. Болохгүй гэж юу? Болохгүй. Яагаад? Энд чи Сахилга бат чи ер нь өөрийн тэр хувь хүнтэй л холбоотой юм шүү. Залхуурлаа гэд одоо өдөр тутам хийх тэр ажлаа хийхгүй болоод орхих юм бол мөрөдөлд өрчдөг болчих. Би тэгж хатчихлаа. Магадгүй жоохон зөрүүтэй. За. Бид нар нэг л юм хүний ингээд хүчлээд байх тусам бас зүхтаад идэг. Сахилга бат юу хэлж яах вэ гэхээр би залхуурах уугүй юу гэдэг сонголт ирэхэд Сахилга баттай хүн бол залхуурахгүй зүтгээд байна гэдэг бол бас энэ дүрлэлтэй. Залхуурах юм гарч ирнэ. Зарим үед зогсно. Тэгвэл бидний нөгөө сонголтын үр дүн маань
сахилга баттай хүн зөв үр дүнд хүрдэг. Тухайлбал орой бити яваарай. За энэ үгийг сонсоод өөртөө сахилга баттай хүн бол энийг хэрэгжүүлж эхэлнэ. Үр дүнд нь юу ирэх вэ? Эрсдлээс өөр гармал. Гарцаар гараарай. Энэ үед жолооч нар одоо хурдаа сааруулдаг, тийм ээ. Тэгвэл энийг зөрөөд биелүүлэх бол. Тэгэхээр нөгөө талаар бол энэ бол горин буюу хийж болох зүйлийн цар хүрээ хязгаар гэж ойлгож байна. Залах хурал дээр бол бид нэр тодорхой томьёолыг хийх бас их хэцүү. Биднэрт бас нэг буруу ярьдаг зүйлүүд байдаг юм байна л да. Тэгээ яаж юм гэсэн нэг Америкт айлд ажилладаг гэсэн хүн нөгөө нэг айлдаа үсэн гэхээр би өнөөдөр чөлөө авъя гэдэг. Тэгээ яасан гэхээр би нэг л юм бие сонь залах үрээд нэг юм ноцороод хэцүү байна гэсэн. Тэгээ нөгөө хүмүүс уурсан. Энэ үед юу гэсэн гэхээр залхуурах биш, бие нь ядраад өвдсөн байсан. Тэгэхээр залхуурч нь бол боломжтой хэрнээ бол хийхгүй байх гэлж. Тэгтэл бидний амьдрал дээр бол мэдээж хэрэг бие маань дийлхэ болоод ядарсан байх, өвдсөн байх үед бол бид нэр энийг залхуур гэж ойлгож болохгүй. Энэ үед бид нар засвараа хийх хэрэгтэй. Бид ягаад хууль, дэг журам аливаа юм зүйлийг тогтоодог вэ? Ягаад заавалч 8 цаг сэрэх хэрэгтэй, ягаад заавалч одоо ажил хэдэн цаг байх хэрэгтэй гэдэг. Энэ зүйлийг биелүүлэх нь өөрөө сахилга бат гэсэн. Тэгэхээр магадгүй хүмүүс хэлж магадгүй л дээ. Хууль гэдэг юм уу, дүрм журам бас сайн байдгүй ч гэдэг юм уу. Ийм зүйл хэлэх баг. Тэгвэл сахилга бат бол энэс арай одоо илүү байх боломжтой. Бид нар тэр нэг зан чанарын хувьд, химнэлийн хувьд зөв болох. Тухайлбал дипломат ажилчдын хувьд тэр тухайлбал хундагыг хэдийн хэмжээтэйгээр хэрэглэх үү? Хундагтай шингэнийг. За шампанскийг тийм ээ. Сахилга батыг алдах юм бол хитрэх юм бол эвгүй байдалд орно. За маргааш нь бие өвдөн. За ингээд араас гарч байна. Тэгэхээр хэрэглэх дүүн дээр бол сахилга батал зөв барих хэрэгтэй. Одоо тухайлбал жим барих гэдэг энэ дээр бол маш чухал юм л сахилга бат юм байл. Дуртай зүйлээ амтангаа идмээр байсан ч үр дүнгээ бодоод зөв шийдвэр гаргадаг. Тэгэхээр магадгүй тэр нөгөө хит тархалтаас сэргийлдэг байна. Сайн сурах гэдэг зорилго тавьчих юм бол сайн сурах одоо тэр зүйлдээ үр дүн өсөж байгаа бол тэр магадгүй нөгөө ямар хичээлийг яаж хийх ёстой гэдэг зөв бий болгох. Тэрс зүтгэл байвал үр дүн төрнө гэдэг бол бас өрөөсгөл ойлголт. За тэгвэл бид нар мөрөөдөлтөө хүрэхийн тулд сахилга бат одоо ямар яаж барих ёстой вэ? Дэлхийн хэмжээний, улсын хэмжээний, өөрийн хэмжээний мөрөөдлүүд дээр үр дүнд гаргаж ирэхийн тулд энэ зүйл бол бидрийг үндсэндээ бол нөө газрын зураг дээр төөрөхгүй заахад туслах зүйл. Лууж юм байж. Бид магадгүй төөрж болно тийм ээ. Мөрөөдлөлөө явуулаад хит их мөрөөдөлтөд одоо хүрэхийн тулд ажиллах ёстой юм байна гэдээ ажиллаад идэг. Гэтэл үр дүнд нь юу болсон гэхээр мөрөөдөл биелэхээс өмнө эрүүл мэнд муудсан байж болно. Эсвэл хит их мэдлэгийг тэргүүн тавиад уншаал мэдлэгтэй бол тэгвэл болно гэсэн ур чадварыг өртөөсөн байж болно. Тэгэхээр сахилга бат бол аливаа зүйлийн цензур байж. Энэ зүйлийг цензур бидрийг зааварчилж байгаа луужин энэ зүйлүүл байж иж бид нөгөө мөрөөдлөгөө артах гэдэг. Тэгэхээр яаж одоо тэгвэл сахилга баттай болох вэ гэдэг асуудал гарч эхэлж байгаа тийм ээ. Яаж? Тэгэхээр магадгүй юу гэдгийг бид эхлээс нь зөв эхлэх ёстой. Одоо тухайлбал хүүхдүүдийг бид нэр ингээд анзаарч яхад юу гэдэг вэхээр хүүхд бол хүссэн бүх зүйлийг хийх хүсдэг. Тэгэд аав ээжүүд энийг бол зарим нь бол өмөрдөг л дөө. Энэ хүүхд таньж мэдчихээн ч гэдэг юм уу. Тэгтэл яг зарим зан чанар таньж мэдэх гээд байна уу? Эсвэл зүгээр л өөрийн хүслийг биелүүлэх гээд байна. Савж өмдөг өөлдөг хүүхдүүд байдаг ш тий. Энэ нэг ааштай хүүхд яана гэдэг. Тэгээ энэ дэр одоо сахилга бат хэрэгтэй болж. Тэгвэл том хүмүүс биднээс яг юм байдаг. Энэ ажил чам чухлаа гэхэд үгүй ээ. Одоо тухайлбал технэлд онгоцны эзэгч болох мөрөөдөлтөй. Хамгийн олон цаг тэнгэрт байх юм одоо рекорд тогтоох мөрөөдөлтөй хүн байл. Чи тэгвэл одоо гадагшаа яваад нисгчийн сургууль сураа. Тэгээд буцаж ирээд ингээд зааварчлаа өгөхөд нөгөө нөхөр маань үгүй ээ. Монгол сургуульд би юу нэг гадагшаа явахгүй. Хэцүү юм шиг байна. Ингээд ирэхэр чинь тэр хүнд нөгөө зааварчилгаа дөв жирмэг даахгүй байгаа сахилга батгүй хүнд хизээч тэр мөрөөдөл нь ирэхгүй. Хоос орхиж гэсэн.
би гавьяат багш болно. Би ардын багш болно гэд зорил. Тэгвэл ямар нэгэн газар багшлах хэрэгтэй. Түүнээс зүгээр багшийн сургууль сураад багшийн эрхээ аваад тэгээд өөрийгөө би багш болно, багш гэдэг мэрэгчлэлтэй ингээл яваад ивэл багш болохгүй. Тэгэхээр сахилга бат бол зааварчлагыг зөв даах. Ингээд ирэхээр бид нөгөө нэг хүрх зүйл рүү дөт болж. Магадгүй сахилга батыг хүмүүс суулгаж байгаа хүмүүс бол эцэг их байна. Дараа нь бол багш нар байна. Зөвлөгч нар байна. Тэгтэл бид нар юу гэхээр багш нарын үгийг дийлэхдээ бол төдийлөн сонсдог. Энэ юуг мэддэг юм? Эсвэл энэ нэг тийм мундаг багш биш гэж. Ингээд ирэхээр нөгөө нэг сахилга батгүй байдал бий болж. Замын цагтаа биднийг зогсоход бид нар зогсдог. Хэрвээ зогсохгүй явж болохгүй бол болно. Тэгэл баригддаг шүү дээ. Зогсоогоо таныг торгоно. Хариуцлага байгаа. Багшийн зааварчилгаа даахгүй ч болно. Үр дүн чи цаг хугацааг л хоос алдна. Эцэгхийн үгийг даахгүй ч болно. Эцэст нь магадгүй амьдралын тодорхой хэсэгт энэ зүйлийг ухаарад маш их хугацаанд би буруу зүйл хийж өгдөг байл. Тэгэхээр энэ сахилга баттай хүмүүс дийлэхтэй зөв зааварчилгааг дагах юм бол тэр мөрөөдөлд хүрэх боломжууд бий болдог. Тухайлбал хүмүүс өөрийгөө хөгжүүлж байгаа ч юм уу одоо энэ өөрийгөө ер нь бол бэлтэж байгаа хүмүүсийн хувьд бол маш олон салбарын зөвлөгч нар байгаа юм л да. Тухайлбал одоо ч гэсэн одоо Монголд маань бий болж байна. Тухайлбал хувийн хуулийн зөвлөгтэй хүмүүс байна. Хувийн сэтгэл зүйчтэй хүмүүс байна. Тэр нь л ярьдаг. Энэ зүйлийг магадгүй бий болгож байгаа чинь тэр хүн сахилга баттай байна гэсэн. Тухайлбал бид нэг юм шүү дээ одоо нэг том аюул маань Facebook-оос ч юм уу нэг эрүүл мэндийн группээс тийм юм болчлаа ингэчлээ одоо яах вэ? Тийм юм уучхаа гэд. Тэгэд уугаа тэр үр дагавар юу болох вэ? Уг нь сахилга бат бол өвдсөн тохиол бид эмчээс эхлээд зөвлөгөө аваад эмчийн зааврын дагуу имийг уух хэрэгтэй. Бид энийг л хийх хэрэгтэй гэсэн. Ер нь бол компани өөрийн хилэлтийг хийх за компани өөрийн төсвийг одоо нэмэгдүүлэх зорилготой ч юм ашиг нэмэгдүүлэх. Тэгвэл санхүүгийн зөвлөхөөс зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ бол үн сахилга бат зөв зааварчлага. Гэтэл бид нар бол их мундаг хүмүүс л те. Өөрөөртөө эмч хийгээл. Тийм. Эмчтэр очиод ер нь бол оншоо тавьц ярьдаг гэж байгаа шүү дээ. Яаж нэг гэсэн миний зүрх хөвдөд байна эмч гэж. Та яаж мэдчих вэ? Яг л зүрх хөвдөд. Тэгэхээр энэ бидний том алдаа гэсэн үг. Тэгвэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд танд маш олон зүйлийг төлөвлөсөн энэ зүйл рүү зорж явахд танд сахилга бат хэрэгтэй. Тэр мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг бид дагах хэрэгтэй. Өөрөөрөө дайрах юм бол үр дүнгүй бол. Гэхдээ бас хараад хахад зарим алдартай хүмүүс ч яг өөрийнхөө тэр үзэл бодлороо явж байгаад алтар нэртэй болсон. За тэр зүйл нь хийж бүтээсэн зүйл нь олонд танигдсан тийм хүмүүсээс нэлээд байдаг шүү дээ. Тэр одоо юу гэсэн үг вэ? Эцэгийнхээсээ зугатаага сургууль сураад сүүлд нь дэлхийн том зохиолч гэсэн байна л да. Мөн хөгжмийг бөмбөр тоглохгүй чи бол төгөлдрөөр тоглох хэрэгтэй гэтэл бөмбөр сонирхоод амьд хүчинд ороод амжилт нэрсэн хүмүүс байгаа. Тэгвэл тэр хүнд бол юу байсан гэхээр нөгөө нэг бидний амьдралд хар бараан сайн муу бүгд зэрэгцдэг учраас бид зөв зөвлөгөөг бий болгох хэрэгтэй. Мөрөөдлийнхөө төлөө хүрэхэд тэр хүмүүс зөвлөгч нар буруу байсан. Мэдээж хинч таныг одоо юу гэдгийг мөрөөдлийн төлөө явахад хүн болгонд дэмжиж гэж байхгүй. Эсрүүцэл маш их байна. Тэр зүйлийг л давсан. Харах өнцгөөс харах юм бол магадгүй зүгээр яах вэ? Энийг ялахад хэцүү байна гэж бодож байгаа. Тэгэхдээ хүнд бол юм зүн байдаг гинэ. Төөрсөн хүртэл ийшээ зүүн тийшээ явах нь зүв баха гэж. Харахад хүртэл зүн байдаг. Зарим тохиолдолд ингээд найз нартаа уулзмааргүй санагдаад нэг л дими юм шиг байна гэтэл ямар нэг юм болж идэг. Тэр энэ зүн магадгүй тэр сонголт хийхэд туслана. Нөгөө талаараа бол нэг юм байна. Эцэг эхүүд янз бүрийн эцэгүүд бас байхыг үгүйсэхгүй. Дийлэх гэж бид нар түрүү ярьсан тийм ээ. Дийлэх эцэг бол хүүхдтэй муу зүйлийг бол зөвлөдөггүй. Хүүхдтэй могоо гэж хортой могоо гэж хүүхдэд хатгуулахгүй. Хүүхдтэй магадгүй идэх ёстой хоолыг л өгдөг. Энэ маш чухал. Тэгээ энийг бид нэр 100% гэдээ бас ойлгочвол бас болохгүй л дээ. Чи бол хинч биш гэж хэлдэг эцэгүүд байдаг. Тэгвэл энэ нөгөө нэг буруу зааварчилга болж байгаа. Тэгэхээр энэ бид нар зааварчилгааны дунд бол
мэдээж хэрэг нэг юм ба. Бид нар дийлэхдээ ингээд өөрийнхөө бүх зүйлийг шийдчихвэл болох хаа гэж бодоод тэгтээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө явсан хідэн сая хүмүүс саяараа магадгүй мөрөөдөл байтугай амьдралгүй болсон байна. Тэгэхээр яагаад мэрэгжлийн хүмүүсийн гэдэг яагаад тэгвэл бид замын хөдөлгөөнд ороход улаан ногоон шар гэрэл гэж байгаад байгаа. Энэ маш удаан хугацаанд боловсруулагдаад бий болсон учраас энэ замын хөдөлгөөнд оролцоход бид сахилгатыг барих хэрэгтэй. Магадгүй уулын аялалд явхад шууд тэр чигээр уул руу хурдан гүйж байгаа юм бол тэр уул хязгаарч оргилдаа гардаггүй. Тодорхой техникээр гардаг. Тэгээ энэ ус сахилга бат гэсэн. Уулан давж байгаа хүн бэхлэхээ хийхгүй би бол чадна гэд сонголт хийх юм бол тэр хүн уунж магадгүй. Тэгэхээр бид нар зөв зааварчилгааны дагуу хөдлөх ёстой. Зөв зааварчилгаа. Тэр дэлхийн тэр одоо шилдэг зохиолч гээд за хөгжимчд гээд эднэр дээр тэр хөгжмийг сурахад тэр зохиолыг бичгэд багш нар зааварчилж ирсэн. Босод хүмүүс зааварчилж ирсэн. Энэ зааварчилгааг тэр дагсан баг. Тим том эрсдлийг эсэргүүцээд босч ирсэн учраас зааварчилгааг зайлшгүй дагсан. Ингэж тэр үр дүнд төрсэн байгаа. Тэр магадгүй сонсогч нар маань өөрийгөө бодоорой. Би ер нь хэр сахилга баттай болоо гэдэг. Та мөрөдөлд өрөхөд би ер нь энэ зүйлийг хэрэгжүүлэхэд энэ сахилга батыг дагж чадах болов. Намайг анх гитар тоглож сурахад над гитар заажсан маань юу гэсэн гэхээр хамгийн түрүүнд гитараа их сайн цэвэрлэл арч гэсэн. За. Тэг гитар тоостой байна уу шороотой байна уу дуугарна. Яагаад надад тэр гитарыг сурахад гитар арчгээд байгаа юм бэ? Гайхсан. Тэгтээ би арчижсэн. Мөн зөөдөг байсан гитаруудыг. За. Тэгээд сүүлд нь юу болсон гэхээр энэ зүйлийг эрхэмлүүл чи сурна. Энэ үс. Бид нар эхлэхэд нь тэр сахилга баттай байвал тэр хөгжмийг сурах. Хүмүүс бол дийлэхдээ хүр үрдөнлөө шууд дайрах, тэ? Шууд гитар тоглож сурч ийл та гэдэг юм. Энэ зүйлүүдийг хараад байдаг. Шууд баяжж ийл та. Би шууд мундаг юм одоо зургатаар хардаг хүн болъё л та. Өмнөх сахилга батуудыг бид биелүүлэх ёстой. Тайзан дараагаар л гой дуулъя л та. Тэхийн тулд та тайзыг хүндэлдэг байх ёстой. Энэ сахилга бат. Би барилдаал ингээл олимпийн авраг болъё л та. Бяртай байж бол. Тэгтээ өөрөөс дээгүүр цолтой хүмүүсийг хүндлэх, багшигаа хүндлэх тэр дивжин дээр яг өмсгөлтөө гарах гэдэг юм. Энэ сахилга батын цаана юу гэхээр тэр хүний өөрийн буруу сонголт хийх, өөрийн тэр гүжих зан гэдэг те. Аливаа зүйлийг эсрэг байр сууриас харах гэдэг энэ зан чанарыг дарддаг. Ингэж бид нар зөв мөрөдөлтөөр. Түүнээс хүүхдийг хайрласаар байгаад тэр хүүхд хайрлуулаад байгаа учраас л хайрыг төгөөдөг хүн болно гэвэл бас үгүй. Тэр хүүхдэд бас зэмлэх хэрэгтэй. Тэр мөрөдлийн эцсийн үр дүнд хүрэхэд наан бид нар энэ сахилга батыг өөртөө бий болгох хэрэгтэй. Суулгах хэрэгтэй тийм ээ. Зүтгэх хэрэгтэй. Хүмүүнтэй сайхан харилцах энэ сахилга бат шүү дээ. Бид нар магадгүй ингэдэг тийм хүмүүстэй ингээд мэдлэгээс хавуулаад их хүнд зүйлүүд бас байдаг. Тэгтэл бид тэрийг хийдэг. Ягаад вэ гэхээр энэ сахилга бат. Бид өглөөс ирээл нүрэ уваадаг энэ сахилга бат. Өдөр тутмын хийж байгаа бидний сахилга бат. Тэгвэл энд бид нар буруу зүйлийг бий болгож, буруу зуршлыг өөртөө бий болгохын тулд энэ сахилга батыг бид дагдаг. Тэгвэл сахилга батыг хэрэгжүүлэхэд хэцүү. Тэгээ тийм учраас тэр үед өөрөөсөө асуух хэрэгтэй. Би өвдсөн байна уу? Эсвэл би өөртөө хитэх ачаал өгч гин үү? Тэгвэл тэнд мэдээж хэрэг хэмжээ байгаа тийм. Тэгээ хүмүүс дэлгэхдээ нэг юм 100% гэдэг хэмжээг өөртөө тогтоогод идэг. Бодо шифрийн нэг зөвлөгөө 110% гэдэг зарчим байгаа. 100% гэж та яагаад мэдчихэж байгаа юм бэ гэдэг. Би маш сайн сахилга баттай хүн. Би бүх зүйлийг зөв хийдэг. Би бүх зүйлийг ном журмын дагуу хийдэг гэж. Та яг 100% гэж яаж мэдэж байгаа. Тэр бид нар тэрнээс илүү давж харах ёстой. Мөрөөдөлтөд хүрэх гэж байгаа түүнийг зорж байгаа хүн болго энийг болж харах хэрэгтэй. Би өнөөдөр зөв л яваад байна гэж бити бодоорой. Энэс илүү зөв боломжууд над байгаа юу гэдгийг олж харах хэрэгтэй. Заримдаа хүмүүс ингэдэг шүү дээ. Худлаа ярингуудаа за яг нэг хор хөрөхгүй худлаа ярьчлаа. Заримдаа бид буруу зүйл хийчихэд за зүгээрээ энэ бол баг зэргийн буруу зүйл байна гэж. Энэ өөрийгөө хууралтууд энэ зүйл таныг мөрөөдөл рүү зүтгэдэг тэр зан чанар таныг тэр мөрөөдөлд хүрэх тэр байр суурийг хойшин татдаг гэдгийг санах хэрэгтэй.
За би сая нөгөө нэг манай сэдв сахилгат болохоор би ингээ Google-с сахилгат гэж хайлаа л да. Тэгсэн чинь хамгийн их гарч ирж байгаа нь юу гэхээр ажлын байран дээр сахилгат гэдэг үг гарч ирж байна. Өөр нэг газар юун дээр бол ажиглагддаг юм байна. Бид орхигдсон л байна л гэсэн. Ер нь яг сахилга батыг яг зааварчилгааны төгс тийм хэлбэр одоо гэдэг матрицд оруулсан ч гэх юм уу. Энэ бол зөв байна гэдэг бол бас хэцүү. Сахилга бат энгийн хэлбэр нь бол тэр нэг камержуулаад, хурууны ямарчвал царай уншаад сахилга баттай газар тийм илүү зардал байх шаардлага байна. Хүүхдлөгөө байнга яриад алиужи яг үнээл хажуудаа одоо юу гэдэг ийм байг. Одоо баг царай гарч ярих хэрэгтэй гэдэг юм уу. Сахилга бат байх юм бол ийм зүйлийг шаардах хэрэггүй. Хичээлээ хийсэн үү, хийгээгүй юу? Сахилга баттай хүүхд бол хичээлээ хийсэн ба. Гэр бүл дээр бас байна тий сахилга бат. Чи яг хажууд чинь хаана тэнд байна. Тэгвэл одоо зургатаар юу гарч байна тий. Шалгаад шүү дээ. Зургатаар тийм гарч. Тэгвэл дуугийн жангал би сонсон. Сахилга бат ерөөсөө л бидний аливаа бүхий эрсдлээс л би болох юмнуудыг хамгаалдаг. Ажлын байран дээр бол маш олон сахилга бат байх шаардлагатай. Энийг гэрээгээр зохицуулдаг, маш олон бичвэртэй зохицуулдаг. Уг зүүн хүний зан чанарт нь сахилга бат байвал энэ зүйлийг заавалчгүй гэрээнд тусгаад хөдөлгөөний гэрээн дээр нь суулгаад ажлын байрны дотоод журам дээр суулгаад ах шаардлага байна. Ингээд өнөөдрийн сэдв бол мөрөөдөл ба сахилга бат гэсэн сэдвээр та бүхэнтэйгээ ярилцлаа. За тэгээд сонсогчдоо сахилга батыг өөртөө бий болгоорой. Энэ зүйл танд маш олон эрэг зүйлийг үр дүнг авчирна. Мөрөөдлийн төлөө явхад буруу зүйл хийгээд мөрөөдөлтөд хүрмээр санагдах үе хүртэл ирнэ. Гэхдээ энэ зүйлийг та сахилга бат гэдэг цензурээр бас нэг харж үзээрэй. Тэгээ та бүгдтэй амжилт хүсье. За Метро Лаунж 91.7 радиотай хамтдаа байсан нийт сонсогчдод баярлалаа.